Сайн байцгаана уу? Намайг Наран гарав гэдэг. Миний YouTube channel тавтай баярлалаа. Өнөөдрийн бичлэг дээр маань бид нар хэрхэн стресстэй дийл хийж, яаж стресстгүй байх 5 аргын талаар ярих юм. Энэ 5 арга нь маш хэрэгтэй. Тэгээд яг шууд тэр төрн хэрэгжүүлж болохоор 5 арга байгаа. Тэрийн бичлэг үзсний дараа тэр 5-ын аль нэгэн аргыг хийж ижтэй. Эсвэл бүгдийг хийж иж та ямар ч юунаас болсон, юунаас гарсан стрессийг та дарж чадах болно. Гэр бүлч бай, ажилч бай, сургуульч бай, хичээлч бай, хүмүүсч бай. Стресс. Тэгээд энэ 5 арга тэр стрессийг яг яаж дарах, үндсээс нь яаж дарахыг та нарт заах бол. Тэгээд миний бичлэгийг анх удаа үзэж байгаа бол би энэ YouTube channel дээр хүмүүсийн амьдралыг туслахыг хичээдэг бичлэгүүд хийдэг. Тэгээд тань таалагдвал та найзтайгаа share хийн үү, хүмүүстэй share хийн үү, лайклах үү, subscribe хийн үү, өөрөөр нь. За. Одоо яаж стресстэй байлдах 5 аргын талаар ярилцгаая. За манай 5 аргын эхний арга нь бол бид нар стрессийг яг яаж гол үндсээс нь үүсвэр нь дарах вэ гэдэг талаар байгаа юм. За стресс бол яг мод шиг тийм ээ үүсвэртэй, үндэстэй. Хэрвээ стрессийг дарах гэж юм гээд жишээ модны наавч мөчрүүд рүү дайраад таслаад авлаа гэж яахчгүй. Тэр мод нь үндэс нь доороо бэжлахт бол мод нь ургаал. Эсвэл мод нь амьд бэжлээ. Мөчр тэр навчнуудын таслаад юу ч болохгүй. Тэрнтэй адилхан стресс бүр яг мод шиг. Тэгээ үндэс нь бүр ингээ гол асуудал нь байж лахт одоо жишээ нь хүмүүс арх тамхиар ч юм уу те юм нэг юм хийгээл өөрийгөө санаад сатааруулаад тэгж стрессийг дарах гэж оролдож байгаа бол гол үсэр нь аа ч гэсэн одоо гаднах тэр юм хумаар дарж тийм мөчрүүд рүү дайрж байгаатай адил юм хийсэн ч тэр үсэр нь байгаа тул тэр стресс нь яасан ч явахгүй. Хаяа төр зүр зүгээр байгаа мэт санагдсан ч гэсэн тэр стрессийн гол санаа гол үсрэл нь очиж тэр гол үсрийн засахгүй бол одоо жишээ нь мөчрүүдээр нь дайрлаа гэж юуч болохгүй. Стрессийг яг тэр гол үүсгэсэн тэр гол үндэс рүү нь очиж засаж дайрах хэрэгтэй. За тэгээ бид нар яг яаж тийх вэ гэвэл 4 алхам байна энэ дотор. Эхний алхам байна бол яг юунаас болж стресс үүсээд байна гэдгийн талаар мэднэ. Бүр гүнзгийрүүл сайн үүсрийг нь олох хэрэгтэй, үндсийг нь сайн олно. Энийг тэмдэглэл хийж олж болно, сайн бодож олж болно, бясалгал хийж олж болно, хүмүүстэй ярьж олж болно гол үүсрээ. Хоёр дахь алхам нь яг яагаад гэдгийг 5 удаа гүнзгийрүүлж асууна. Яг яагаад тэгж стресстэй байна? Яг яагаад тэгээд байгаа? Яг яагаад одоо хариултаа яг яагаад гэдээ улам гүнзгийрүүлж байна. Тэгээд 3 дахь алхам маань бол яаж энэ үндэс үүсрийг нь засч нэг үсэн стрессийг байхгүй болох вэ гэдэг дээр бид нар ажиллана. Гэдэг асуултыг хариулж юу хийх талаар төлөвлөгөө гаргана. Тэгээд 4 дахь дээр бид нар дээр гаргасан төлөвлөгөө тэр яг юу хийж засах вэ гэдэг дээр ажиллаж алхмууд хийж тэр стрессийг нэг үсэн бүр мөсөн зайлуулж өгнө. За хүнд яг хамгийн их стресстүүлдэг яг тийм гол асуудал байдаг хүн болгоно. Тэгээ яг тэр хамгийн их стресс үүсгэж байгаа тэр гол үндсийг нь олохын тулд энэ 4 алхмыг хийнэ. За жишээ нь ингээд сурагчид ч юм уу те их сургуульд орчоо сурагчид хамгийн их юм дээр стресстэй байл жишээ сургуульд орох те шинэ өөр сургууль орох гадаад сурах сайн үдэн авах хэдэр их байна. Тэгээ сурагчид ихэнх стресс нь эндээс гарч ирдэг. За тэгээд одоо сурагчийн жишээ дээр авъя. Хэрвээ та өөрөө сургууль сурдаг эсвэл их сургуульд орох гэж байгаа эсвэл сургууль орцсон эсвэл дөмөн санаа зовоод байгаа тийм сурагч байвал энэ жишээ адилхан сонсогдож магадгүй. За бид нар эхний алхам бол хамгийн түрүүнд яг юунаас болж байгааг энэ стресс үүсээд байгааг бид нар олдох хэрэгтэй. Сургуульд орж чадахгүйгаас болоод байна уу? Санаа зовоод стресстэйс байна уу? Муу дүн аваад ээж автаа зодуулна гэж яаж байна уу? Тэ? Муу дүн аваад сайн сургуульд орохгүй, сайн ажилд орохгүй гэсэн тийм бодлууд байгаа. Жишээ нь эдгэр нь яг гол үүсвэр наа. Тэг яагаад сургуулиас стресс байгаа гэвэл ихэнх шалтгаанууд нь саяных байлаа. Тэг ингээ гол үүсвэрийг нь олох гэж хичээнэ. Хоёр дахь алхам нь бол тэр яг гол үүсвэр гэж бодож байгаа зүйлээ олсныхаа дараа гүнзгийрүүлж асууна. Улам өөрөөсөө ингэж мөрдөөд гүнзгийрүүлж асуугаад бүр гүнзгий тэр гол шалтгааныг олно. За яг яагаад тэр сургууль орж чадахгүй санаа зовоод байна? Яагаад тэгээд байна? Яг юунаас болоод тэгээд стресстэй байна гэдгийг асууна. Тэр хариултуудаа асуулт болгоод тэгээ улам өөрөөсөө асуугаад яг тэрний гол үсэр дээр очтیں۔ Хүмүүс. За жишээ нь хүн болгоод мэдээж өөр те зарим нь жишээ нь бусад хүмүүст амжилттай харагдахыг хүсдэг, зарим нь ээж авахын үгээр явахыг хүсдэг, эсвэл явах гэж байгаа сайн хүүхэд шиг болохыг хүсдэг. Эсвэл зөндөө тийм асуултууд байна. Яг тэр гол
асуудал гол тэр шалтгааныг олох хэрэгтэй. За тэгээ энэ асуултууд асуугаа тэмдэглэл хийдэг ч юм уу, бясалгал хийдэг ч юм уу, яг тэр бодож олж байгаа энэ зүйлээ би олцсон бол бид нар одоо яг яаж энийг засах, яг яаж юу хийж стрессийг алгуулах талаар бид нар одоо ажиллах болно. За хүн мэдээж стресс үүсгэж байгаа яг тэр гол асуудлыг олчвол бараг стресстэй байхын 90% нь аль хэдийн хийчлээ гэсэн үг. 90% нь ихэнх хүмүүс стрессээ яг юунаас болоод байгааг мэддэг. Яг ямар шалтгаанаас болоод байгааг мэддэг. Тэгэхээр яг тэр гол үүсвэр үндсийг нь олцсон бол та бүхэн аль хэдийн 90% нь хийчлээ гэсэн үг. Одоо үлдсэн 10% нь тэр гол үүсвэрийг нь яг яаж байхгүй бол яг яаж засаж стресстэй байх талаар байх болно. За тэгээ 3 дахь алах маань энэ дээр одоо яг яаж ажлын стрессийг байхгүй болох вэ? Хэрвээ саяны жишээд авах юм бол сайн сургуульд орохын тулд сайн дүн хэрэгтэй гэх юм те. Сайн дүн авахын тулд маш их хичээх хэрэгтэй. Маш их хичээхийн тулд маш их хатуужилтай байх хэрэгтэй. Хатуужилтай байхын тулд олон их миний бичлэгийг үзэх хэрэгтэй. Гэх мэд те. Яг ингээд юу хийж тэр стрессээ байхгүй болох, юу хийж тэр гол асуудлаа засах тэр бид нар төлөвлөж эхэлнэ. Яг яаж сайн дуу авах вэ? Юу хийх ёстой вэ? Яг юу хийх ёстой вэ ингээд хийх зүйлүүдээ сайн бичиж аавн, бодож аавн, яг ингээд яаж энийгээ байхгүй болгох талаар сайн бодох юм. За яг тэгээ бодсныхаа дараа энэ гол үүсвэрээ те энэ дээр ажиллаж эхэлнэ. Манай 4 дахь алах. За энэ дээр ажиллаж эхэлсний дараа яг тэр асуудлаа шийдэж эхэлнэ. Тэр стрессээ үүсгэхэд байгаа тэр гол үүсвэрийг дээр нь ажиллаж тэр яг үндсээс нь очиж дайрж зодож тэр үндсээс нь салгаж явж ил тэр стресс байхгүй бол. За тэгээд тэр үндсээс нь авцсан бол те та стрессгүй байх болно. Яг тэр гол үүсвэр үндсрүүн та дайрж иж тэдний засж иж та стресстэй болно. Тэгэхээр энэ 4 алхмаар очиж энэ 4 алхмыг хийж иж та яг стрессийн гол үүсвэрийг хаана вэ? Юу хийж алга болох вэ гэсэн зүйл дээр танд туслах юм. За тэгээ ихийн алхам маань совчхын гэвэл яг тэр стрессийн гол үндсэн үүсвэрийг нь очиод суух татаж авна. Тэгээ суух татаж авсны дараа тэр зүйл дээр ажиллаж тэр стрессээ байхгүй болгоно. За дараагийн алхам руу оръё. За манай дараагийн 4 алхам нь стрессийг яаж багаар тайлах вэ? 4 арга байгаа юм. За нэгт бол мэдээж хөдөлгөөнтэй бай. Хүн хөдөлгөөн хийхэд зориулсан бид нар бүр хэдэн мянган жилийн өмнө бүр ингээд цүл мөл дээр бүр хэдэн 100 км ингээ алхдаг байсан одоо. Зүгээр тэр чинь бүр норм байсан. Бүр ингээд бүр энгийн зүйл те. Бүр хэдэн 100 км ингээд бүр хоол унгүй тэгэж алхаж байсан. Одоо гэсэн чи юу вэ? Бид нар ихэнхдээ те гадаа 1 км алхаад ёо өстө хүлээ. Тэг үстэй те. Тийм болохоор бид нар хөдөлгөөн хийхэд зориулсан амьтад тул бид нар хөдөлгөөн хийж ингээ стресстэйгүй байж яг өөрөөр нэчрээр ингээ натуралаар байж чадна. Биений стресс хөдөлгөөн дасгал нь тарих, ухаан, сэтгэлийн стрессийг бууруулж өгдөг. Яг тэгэл дасгал нь стрессний кортизол гэсэн гормоныг дарж яг тэрний эсрэг тэр гормонуудыг гаргаж өгч стрессийг байхгүй болгодог юм. Одоо чинь хүний сэтгэлээрээ стресстэй ингээд ухаанаар стресстэй байвал те биений стресс хийвэл тэр ухааны стресс нь багасна. Тийж ажилтдаг юм. Тэгээд тэр ингээд биений тэр стрессийн гормон багасхаас гадна бас дасгал хийхээр бас өөр чухал зүйл дээр анхаарч эхэлнэ. Одоо үе дээр яг яаж дасгал хийх вэ? Яг дасгал дээр анхаарч чухал одоо үе дээр болж байгаа зүйл дээр анхаарна. Тэр стресс мэс бодохоос илүү одоо үе дээр болж байгаа зүйл дээр анхаарна. Тэгтээ мэдээж бүр амар чухал юм стресстүүлээд байвал те ингээл тоохгүй дасгал хийгээд ингээ орхиод иж болохгүй. Энэ зүгээр л хэрэг байн бодогдоод байвал байн хитрхи стресстэй байвал засахаар тийм хөдөлгөөнтэй байх арга. Тэгээд баахан эрдэмтдийн судалгаа эдрээр бол хүн ихэнхдээ average-та 7 хоног чинь 3-4 тасал хийдэг хүмүүс одоо тасал хийдэггүй эсвэл тасал бага хийдэг хүмүүсээс хамаагүй бага стресстэй гэсэн судалгаа олсон. Тэгэхээр эндээс юу хийх вэ? Эндээс юу мэдчих авах вэ гэхээр хөдөлгөөн хийвэл стресс багасна. Ямар ч хөдөлгөөн байсан болно. Гэтэ ялангуяа их булчингийн хөдөлгөөн оролцсон хөдөлгөөнүүд байвал стресс хамгийн ихээр тайлж чадна. Жишээ нь гадаа гүүх ч юм уу, бүхэл биеэр фитнест орох, спорт тоглох гэх мэт сэлэх ч юм уу те энэ иймэрхүү зүйлүүдийг хийж иж та стрессээ багасгаж болно. За тэгээд энэ хоёр дахь алхам маань бол маш олон хүмүүсийн буруу хийдэг. Хүн стрессцэн байхдаа яг өөртөө яаж зөв харьцах талаа. Стрессцэн байхдаа өөртөө зөв харьцана.
За тэгээ стресс зүйн үед хүмүүс өөрийн мэдлгөөр өөртөө их сөргөөр ярьд юм шиг үлээ. Ер нь ихэнхдээ жишээ нь би ямар сууг юм бэ? Яагаад ийм мэдчихгүй байгаа юм бэ? Ямар муу юм бэ? Их мэд бодлоо те. Өөрийгөө ингээд бүр юм доош хийж байгаа ингээд бүр улам стресстүүлэхэр тийм бодлуудаар ихэнх нь өөртөө ханддаг. Өстой ингэж болохгүй байхгүй. Гэтэ ингээд бодод үзтээ бид нар өөртөө хаяа тэгж ярьдаг хүртэл ингээд жишээ бид нар хайртай хүмүүс найз мэстаа тэгж ярингууд шууд ингээд зөөлөн болол тэрэ. Тэгээ хайртай хүндээ тэгж яхад бүр яаж харцдаг вүлээ? Хөө чи зүгээр үү? Гайгүй юу? Яасан бэ? Яасан гэдэг мэдээж ингээд зөөл харцдаг тийм үстэй. Хүн ингээд найз чи стресстэй дөрвөл чи ямар сууг арчаагүй новш вэ? Чи зайлаж ямар арчаагүй ийм суугахтай ингэж хилдэггүй. Тэрнтэй адилхан бид найзуудтайгаа тэгж ярьж яхад ягаад бүр өөртөө улам их хайртай байх хэрэгтэй байх. Өөртөө улам тэгж харьцаж чадахгүй гэж, харьцаж болохгүй гэж. Одоо найзтайгаа тэр хайртай хүмүүстэйгээ харьцдагтай адилхан өөртөө яг стресстэйг өөртөө улам эргээр ингээд зөөлөн сэтгэлтэйгээр хандах хэрэгтэй. Чи одоо найзтайгаа ямар сууган бэ, чи ямар арчаагүй юм бэ гэж хэлэхгүйтэй адилхан өөртөө тэгж хэлж болохгүй. Өөртөө ингээд зөөлөн эрэг сэтгэлээр харьцаа. Тэр нь хамгийн чухал юм. Тэгээ өөртөө энэ стресс өөртөө энэ эрэг хандчиж стресс зүйдээ өөртөө зөөлөн байж чи хамт биетэйгээ сэтгэлтэйгээ нийлжиж стрессээ таана. Тэгэхгүй мэдээж ингээд би чи стресстэй, толгой стресстэй байх улам чи бодлоороо ингээд чи ямар сууган бэ гэдэргээд мэдээж улам их стресс чи яасан ч тайлбардаг. Тийм болохоор өөртөө зөөлөн эргээр ханд. За тэгээ гурав дахь алхам нь бол стрессийг дарахын тулд муу зүйлээр биш сайн зуршлаар та дардаг болно. Одоо маш олон хүмүүстэй ер нь ингээд зуршил болгоцсон стресс зүйдээ юу ийдэг вэ гэхээр ихэнх хүмүүс тамхи татдаг, арх уудаг. Жишээ нь тэгээ тасартлаа уудаг гэдэг ч юм уу тэгээ маш олон эрүүл биш аргууд байгаа. Яг яаж стрессдэх байх талаар. Тэгэд эдгээр нь бол маш буруу. Хэрвээ яг нэг удаа та чинь стресстэй нэг удаа найз чинь зайлууныг тамхилчих гээл үзлээ гэж бодгоо тий. Нэг удаа тэгэхэд л тэгэл тэр стрессийг чинь тэр тайлж өгч ин гэсэн мэдрэмж гараад тэр чинь зуршил бол маш муу зуршил бол. Тэгэл улам тэрнээс олж хүмүүс стресстэй. Чинь хүмүүс арх уугаас урчвал тэр архинаас олж улам стресстэй. Ингээл яваал. Тэгж муу зуршил руу орохгүй бол харин сайн зуршлаар тэр стрессээ дарж сурах хэрэгтэй. Тэгээ хүн мэдээж стресстэй амар их стресстэй байдаг. Ихэнхдээ бидний орчин үеийн амьдрал бол маш их стресстэй байдаг. Тийм болохоор их стрессж байгаа үед муу зуршлуудаар аюудэл мэдээж улам стресстэй би ч юм уу да тий муу зүйлүүд болно. Тэгэхээр эдрийг сайн зуршлуудаар солих хэрэгтэй. Чи стресс зүйд арх тамхи уухын оронд тий одоо жишээ нь тамхи татхаас өмнө тамхи татхын оронд гадаа гүүж эхэлдэг ч юм уу тий шууд тасал хийдэг ч юм уу гэсний таталт хийдэг ч юм уу сүнээд юм уу стресс зүйд эрүүлэр бид тэрийг хандах хэрэгтэй. Эрүүл зуршлаар тэрийг дарж эхлэхгүй бол муу зүйлээр яах юм бол тэгэл стресс яасан ч тайлагдахгүй. Жишээ нь бүжгэлдэг ч юм уу дуулдаг ч юм уу тасал хийдэг ч юм уу өөрөө л мэд. Гэтэ заавал эрүүл байх хэрэгтэй. Хүмүүс ихэнхдээ бас хаяа стресстэнгүй амар хэм идчихдэг. Тэрнээс болоо улам их стресстэй. Би тархлаад байна. Уурандаа болоо улам их стресстэй жийдэг. Тэгсрээд хүмүүс амар таагалцдаг юм. Тийм болохоор тийм эрүүл биш зуршлууд сурж байхаа оронд эрүүл зуршлаар ингээд replace юм. Жишээ нь дараагийн удаа та стресс зүй тамхи жишээ нь татхын оронд те уух муухын оронд ингээд галзууртлаа тасартлаа уухын оронд ч юм уу тасал хийгээд үз тэ гадаа гараад гүүгээд үз бүжиглж үз тэ гэд би өөрийгөө ингээд эрүүлэр стрессээ гаргаж үзнэ. За тэгээд манай хамгийн сүүлийн алхам нь бол хөгжилтэй зүйл хий. Тэгээ хүн стресс зүйд харин маш хөгжилтэй зүйл хийх хэрэгтэй. Найз нөхөд хайртай хүмүүстэйгээ уулзаад яриад гоё юм хийгээд хобби дээрээ ажиллаад компьютер тоглолт юм уу зурагт үзт юм уу өөрийгөө ингээд сайхан амрааж өөрөөсөө сайхан хөгжилтэй юм хийж стрессийг тань. Тэгэхгүй стресс зүйд улам стресстүүлэх юм хийгээл тэгээ улам их ажил хичээл өдрөл хийгээл мэдээж ингээд дундуур нь завсарлага авч хөгжилтэй юм ихгүй л стресс чинь нэмэгдээл. Тэгээ та хөгжилтэй юм байнгын хийж те ингээд юмнуудаасаа завсарлага авч хөгжилтэй юм хийж та стрессээ баг багаар тайлж тэгээ эрүүлэр тайлдаг байж сурна.
Чи стресс зүйд те ингээл улам их ажиллах гал байхад орох оронд төр зүр нэг 5 минут амраад те цавтлаа, галзуураадлаа бүжгэлдэг ч юм уу. Усанд орж дуулдагтай адилхан тэгэл галзууртлаа дуулна уу, компьютер тоглоно уу, сайхан хөвгөлтөө те стрессээ ирүүлэр бас хөвгөлтөөр гаргаж иж та стрессийг ингээд арай сайнаар давж, стрессийг сайнаар дарж сурах бол. За тэгээд энэ 5 алхмыг те яг тавуулан ин хийж ижил мэдээ стресстэй болно. Тэгэхээр та хэрвээ энэ 5 яалныг нь мартсан бол тэгээд бичлэг шинээр үүснэ үү, давтаж үзнэ үү, өөрөө л мэд. Тэгээ бичлэгийн сүлд та энэ 5 алхмыг яг юу сурснаасаа коммент дээр бичээрэй. Яг юу хийх, яг яах талаар сайн судас, сайн цээжилж авснаа бичээрэй. Таны цээжил гэж улмах сайжруулахын тулд та коммент дээр бичээрэй. Тэгээ энэ бичлэг таалагдвал тэ лайк хийгээд, subscribe хийгээд, найзтайгаа share хийгээд, тэ Instagram-аар ч юм уу, Facebook-аар ч юм уу, улам их найзуудтай та тусламаар байвал, хайртай хүмүүстэй тусламаар байвал энэ бичлэгийг тараагаад тэдний амьдралыг нь улам тайван хүчтэй болохын тулд энэ бичлэгийг шеэрлж өгөөрэй. Тэгээ миний бичлэгийг үзсэн танд маш их баярлалаа. Энэ 5-ыг тавуулангийн та хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Тэгээ хэрэгжүүлэхгүй бол тэгэл дараа нь хэрэгжүүлэх билгүй. Эцэндээ хэрэгжүүлж ижил энэ бичлэг танд хэрэгтэй болно шүү. Энэ миний бичлэгийг үзсэн танд таалагдж байна. Танд баярлалаа. Дараагийн бичлэг дээр тантай уулзцаа.